Од мөндөр шинжилгээ танин мэдхүүн сувагт тавтай морилно. Таныг бүх төрлийн урлагт хөтлөн оруулах Аминагийн урлагийн ертөнц нэвтрүүлэг маань эхэлж байна. Та манай нэвтрүүлгийг Од мөндөр YouTube суваг болон 107 радио телефон 83.3 радио телефон болон NTV телевизээр хүлээн авч байна. За тэгэхээр урлаг судлаач Амина миний бие өнөөдөр та бүхэндээ нэг тийм гжигтэй сэдвийг ярих болно. Гжигтэй сэдв нь юу вэ гэхээр ер нь анзаарсан бол ялангуяа одоо өрнийн орнуудад музей үзэж үзсэн хүмүүс маань уран баримлын хэсэгт бол нэлээд дурамжхан яг үнэхээр л түүхийг нь уншиж эсвэл ямар нэгэн хөтчтэй явахгүй бол хугархаа баримлуудыг үзээд байдаг тийм үү. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ ер нь ягд баримлууд хугархаа байдгийг мөн маш алдартай Луврын музейд байгаа Venus de Milo буюу Милос арлын Венера хэмээх баримл маань гартай байсан хэсэг талаар ярилцсангаа ер нь эртний грекийн урлагийн мөн чанарыг ойлгох гэж хичээе. За ер нь урлагийн түүхийг ойлгохын тулд яагаад эртний грекээс эхэлж судалдаг вэ? Энгийн үгээр хэлэх юм бол ер нь iPhone 5, 6, 7 одоо бүр ингээд 17 хүрчлээ гэдэг бидний өссөн дивжих байнгын юмыг дээшлүүлэх гэдэг сэтгэлгээ маань өөрөө эртний грекээс гаралтай. Ер нь өрнийн урлагийн бид нар суур гэж үздэг грек, ромын урлаг тэр дундаа грек ромын сэтгэл зүй маань болохоор орчин үеийн сонгодог урлагийн суурь нь болж явдаг учраас хэрвээ бид нар грек ромын урлагийн талаар илүү сайн мэдлэгтэй болчих юм бол ерөнхийдөө урлагийн түүхийг грек ромтой харьцуулангаа үзээд ойлгоод явж болно гэсэн үг. Тэгэхээр дэлхийн нийтийн хүн төрөлхтний маань түүх дандаа харьцуулагдаж явж байгаа юм л та. Бид нар грек ромыг ойлгочих юм бол Египтийг ойлгох боломжтой. Египтийг ойлгочих юм бол грек ромыг ойлгох боломжтой. Хэрвээ ийм суурьуудыг ойлгох юм бол эргүүлээд эндээс Монгол ондоошл гэдэг зүйлийг хайх боломжтой болж байгаа. Тэгэхээр товчхон хэлэхэд урд урдны бидний Дельта аяллаа эртний Египтийн тухай нэвтрүүлгүүд дээр та бүхэн маань ойлгосон байх. Египт хүний хувьд бол мэдээж Египт, Месопотам, Энэтхэг, Хятад гэх хамгийн анхны дөрвөн соёл иргэншил байгаа. Тэгвэл хамгийн эртний соёл иргэншлүүд маань нэгдүгürt газар нутгийн хувьд дандаа доорнод зүгтэй. Доорнод гэж яриа тийм. Доорнод зүгт байна. Мөн сэтгэлгээний хувьд ч гэсэн ялангуяа Египт бол энэ амьдрал нь яг одоо амьдарч байгаа амьдрал нь огтхонч хамгийн үнэт зүйл бус. Хүн гэдэг өөрөө бас хамгийн үнэт зүйл бус байсан гэд хэлэхэд хэлсдэггүй. Учир нь амьдралын төв нь буюу центр нь теоцентризм байсан байна. Египт хүний хувьд энэ яваа амьдрал, энэ хэдхэн нас нь бол зүгээр л дараагийнхаа амьдралд, өгсний дараах амьдралд бурханд үйлчлэх тэр амьдралд бэлтэж байгаа ердөөхөн нэгэн хэсэг. Гэтэл энэ сэтгэлгээ хизээ болсон бэ гэхээр эртний грекийн үед. За тэгэхээр грек гэж яг ямар улс байсан бэ? Бид нар он тооллын хувьд мэдж байгаа ер нь манай эртний өмнөх 2600-аад оноос хамгийн анхны Миноын соёл иргэншлийг ярьж эхэлцгээж болно. Тэгэнгүүт Миноын соёл иргэншил дээр болохоор грекийн маш олон жижигэн арлууд дунд хамгийн урд нь оршиж байгаа тэр Крит гэдэг арал маань өөрөө ордон төвтэй болж ясныг урд нэвтрүүлэг дээр хэлж байсан. Жишээ нь Кносын ордон гэдэг ч юм уу тийм үү. Тэгэхээр ийм лабиринт буюу төөрдөг байшин шиг маш олон 300 гаруй өрөөтэй том Кносын ордны археологийн олдврыг Генрих Шлиман маань Артур Эванс маань олсон байдаг. Мөн ингээд Миноын Микений соёл иргэншил гээд Грекийн анхны соёл иргэншил хэдий одоогийн орчин үеийн тэр Грек, Ром цаашлаад Европын соёл иргэншлийн суурийг тавьсан ч гэсэн бас нөгөө дорны гэсэн ухагтгуунаасаа арай салж амжаагүй байсан байна. Энэ дунд маань мэдээж альва сэхэтэн альва философичд гарч ирж амьдралын утга учирыг болон ерөн соёл иргэншлийн талаар хүн гэж юу вэ гэдэг талаарх мөнхийн философийн асуултуудыг тавьж иж бид нар магадгүй дараагийнхаа шат руу ордог байх. За тэгэхээр бидний дараагийн шат руу оруулсан нэгэн том сонирхолтой философч бол мэдээж Сократ. Тэгэхээр Сократ бол манай эртний өмнөх 5 дугаар зуунд амьдарч байсан. Сократын хэлсэн нэг сонирхолтой үг бий. Аратан бус
хүн болж төрсөн нь ерөөлтэй юу? Эмэгтэй биш, эрэгтэй болж төрсөн нь ерөөлтэй юу? Варвар биш, грек болж төрсөн нь ерөөлтэй юу гинэ. Тэгэхээр Сократ маань өөрөө эртний грекийн философч. Афины философч. Тэгэхээр энэ дээр Сократ биднэрт нэг юм хөгжилтэй үг хэлсэн юм шиг боловч яг ингээд хараад үзэх юм бол аратан бус хүн болж төрсөн нь ерөөлтэй юу? Эмэгтэй биш, эрэгтэй болж төрсөн нь ерөөлтэй юу гэдг нь өөрийнхөө нөгөө ондоошлын асуудлыг ярих гээд байна гэсэн үг. Варвар гэдэг бол бар гэж ярьдаг буюу грекчүүдэд өөрсдөө грек гэж нэрлэхгүй шүү дээ. Энэ бол ромчууд дараа нь өгсөн нэр өөрсдөө эллин гэж байгаа. Эллинчүүд өөрсдийнхөө эллиний хэлээр ярьдаггүй. Тэр нэг хитгэн жижигхэн арлууд дээр байгаа арт түмнээс өөр хэлээр ярьдаг хүмүүсийг бар буюу маш муухай ярьдаг гэд зэрлэг бүдүүлэг хэлтэйгээд варвар гэж нэрлсэн ба. Тэгэхээр энд Сократ маань өөрийгөө нэг бодлын их дэшин шидэд байгаа боловч хэрвээ бид нар илүү гүнзгий энэ үгийг ойлгох юм бол ондоошил гэдэг зүйлийг тэр тусмаа бидний ярих гээд байгаа хүн гэж хинбэ гэдэг анхны асуултуудыг тавиад явсан учраас тэр хүн өөрийнхөө юугаараа би бусдаас ондоо юм бэ? Яг Сократ гэдэг хүн хин бэ гэдгийг ойлгох гэж энэ үгийг хэлсэн байгаа юм л та. За тэгээд ер нь эртний грекчүүдийн хувьд ондоошлын асуудлыг урлагтаач гэсэн хүндэжсэн. Ондоошлын асуудал гэдэг нь маш тийм уйтгартай тодорхойлолтоор хэлэх юм бол хувь хүн сэтгэл зүйн хувьд өөрийгөө тодорхой нийгмийн, эдийн засгийн, үндэсний, улс төрийн, шашны, хэлний, соёлын, хүйсийн, мэрэгжлийн, арьс өнгөний болон өөр янз бүрийн бүлэг нийгэмлэгт хуваарлагдаж байна хэмээн үзэж тодорхой чанаруудыг агуулж түүнийг илэрхийлэхийг хэлж буй юм гэж байгаа. Тэгэхээр урд нь магадгүй бид нар өөрсдийгөө урд нь бид нар гэдэг нь энэ хүн төрлөختөн өөрсдийгөө альва нэгэн бурхны бүтээл гэдгээр нь илүү их хүлээн авч ирсэн бол грекчүүдийн хувьд энэ үед арай мэдээж тийм бурхан биднийг бүтээсэн нь үнэн. Гэхдээ бүтээхдээ төгс зүй зохицолтой бүтээсэн гэдэг онцлог үзэл бодол гарч ирж байгаа юм л та. Ингээд ер нь грекийн урлагийг үзэж ойлгохдоо бид нар музейг одоо онлайнаар ч үзэж болно тийм үү? Афины гайхалтай үндэсний археологийн музей байна. Мөн Луврын музей, Эрмитажийн музей гэдээ бид онлайнаар үзэж болох зөндөө музейнууд байгаа. Тэгээд тэр музей дундуур алхаад явхад мэдээж энгийн ахын хэрэглэн эд зүйлстэй тааралдана. Ялангуяа грекийн урлагийг бид нар хэрвээ хідэн хэсэгт хуваагаад үзэх юм бол хамгийн анхных нь грекийн урлагийн хэсгийг бид нар Миной, Микений соёл иргэншлийн урлаг, дараагийнх нь хэсгийг бол геометрийн урлагийн үе гэж их том чухал хэсэг ба. Тэр ягаад геометрийн урлагийн үе гэж байгаа? Зүгээр л музейгээр алхаад үзэнгүүт баар савн дандаа л геометрийн дүрснүүдтэй. Анх харахад нэг их сонирхолтой биш. Зөвхөн л геометрийн дүрстэй баарнууд байдаг. Яагаад геометрийн дүрс вэ? Энэ их сонирхолтой. Геометрийн дүрс гэдэг нь өөрөө дотроо хэмнэлийг агуулж яадаг, давтамжийг агуулж яадаг, аливаа нэгэн эмх цэгцэнд орсон шугамнууд байгаа тийм үү? Тэгэд энэ геометрийн дүрснүүдийг буюу хээ угалц гэдгийг дүрсэлж ийна гэдэг нь хүн ямар нэгэн байгалийн хэсэг гэдгээ ойлгож энэ ертөнцийн нэгэн хэсэг юм шүү гэдгээ ойлгож тэр ертөнцийг дахин бүтээх гээд гэхдээ бүтээхдээ хүний гараар бүтээх гэдэж магадгүй. Боддоо бид нар ингээд далайн давлгаа харж ин тийм үү? Далайн давлгаа харангуйта тэрнээсээ мяандр химэх давлгааны дүрсийг давтж буй байдлаар ингэж дүрсэлж байгаа. Тэгэхээр тийм ээ. Хээ угалц гэдэг бол утгын хувьд үргэлж мөнхийг бэлэгддэг. Үргэлж энэ ертөнц гэдэг чинь ямар нэгэн зүй тогтолтой ингээд явж байгаа шүү гэдгийг бэлэгдэж байгаа. Нөгөө талаас болохоор энэ хээ угалцыг буюу ертөнцийн зүй тогтолыг бид нар дахин
дахин бид нар бүтээж байна. Тэр нь тэгээд хүний гараар бүтэж байна гэдгийг эртний грекчүүд дараагийнхаа урлаг руу илүү оруулж хөрвүүлж явсан байна. За грекийн урлаг геометрийн төрст баар савны дараа хэдүүлээ ямар заалаар явж болох вэ гэхээр архаик үеийн заалуудаар манай эртний өмнөх 8-аас 6 дугаар зууны үеийн заалаар явж болно. Архаик үеийн заалны хувьд бол куро гэх мэтчлэн бид нар курос гэх мэтчлэн бид нар илүү Египтийн баримлуудтай ойрхон тийм заалуудаар явна. Египтийн баримлуудтай ойрхон гэдэг нь яаж байгаа вэ гэхээр тэнд хараахан хөдөлгөөн үүсээгүй байна. Нэг их өндөр сэтгэл хөдлөлж үүсээгүй. Мона Лиза шиг нэг юм инээмсэглэлтэй тийм курс хэмэх болон кора хэмэх баримлууд байгаа. Гэтэ энд бас л хөдөлгөөн үүсээгүй буюу яагаад хөдөлгөөнгүй баримлуудыг төрсөлдөг вэ? Нэр үнэхээр гарыг ингэчж болох байсан. Өнөөдөр хэдүүл гарны талаар ярих гэдэг шүү дээ. Гэтэл яагаад баримл өөрөө Египтийн баримлууд жишээ нь дандаа ингээд юун дээрээ тийм хаад фараонууд нь өөрийнхөө өвдгөн дээр гараа тавьсан байдалтай ямар нэгэн ийш тийшээ яарсан ч юм уу за алхлаа гэж бодод ганцхан хөл нь урагшаага байдаг ч юм уу ингэж байдаг вэ гэхээр хөдөлгөөнгүй байна гэдэг маань цаг хугацаа гэдэг зүйлийн эсрэг шугамн цаг хугацаа буюу А-гаас Б цэг хүртэлх тэр зүйлийн эсрэг мөнх оршиж байгаа цаг хугацаанаас хамааралгүй оршиж байгаа гэдгийг үзүүлж байдаг. Тэгвэл грекийн баримлт хөдөлгөөнүүд багаар гарч ирж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар магадгүй шугамн цаг хугацаатай байгаа юм. Хүн төрлөختний сэтгэлгээ илүү бие махбодын бидний энэ бодит газрын амьдралтай ойртож ирэх болсон гэж хэлж болно. Бодит амьдралтай. Тэгэхээр эртний грекийн урлагийн нөгөө нэг онцлог нь болохоор маш гүн гүнзгий реализм байгаа юм л та. За ингээд грекчүүд маань бурхтынхаа домгоор тун алдартай гэдгийг бид нар маш сайн мэднэ. Венера Милоская Венерагийн хувьд болон ер нь эртний грекийн бурхтын онцлог Зевс бид нар бурхтын домгийг анх сонсохоор боддог те ямар сонин юм бурхад гимээргүй энгийн хүн шиг тэнд хайр дурлал байна, үдсэн ядалт байна, хардалт байна. Энэ бүхэн бурхтад байх шинж чанар гэж үү? Уг нь бурхан гэдэг чинь зөвхөн эерэг чанараас бүрддэг хамгийн сайхан зүйл биш юм уу гэж тэгэнгүүт грекчүүдийн энэ бол нөгөө гүн реализм гэж саяны ярьж байгаа бодит байдалтай ойрхон байх гэдэгтэй тун холбоотой. Ер нь илүү ахуулах шинж чанартай грекийн бурхтын домог бол хүний амьдралтай хамгийн ойрхон бурхт нь ч гэсэн яг хүн шиг хүний амьдралаар явж байгаа гэж байгаа. Тэгэд энэ нь муу юу? Уг нь бол хүн чинь эерэгч чанартай, сөрөгч чанартай гэд бодоод үзэнгүүт муу юу гэтэл үнэндээ грекчүүд хүнийг төгс зүй зохицолтой маш тийм баатарлаг юм сүнстэй тэгээд үнэхээр тийм дээд шинж чанаруудтай ийм учраас үүнийг нь хүндлэх хэрэгтэй гэж үздэг байсан байна. За ингээд хэдүүлээ алтан гишүүдийнхаа сайхан дэмжлэгийг зарлсныхаа дараагийн сэдв рүүгээ оръё. Ингээд ер нь шинжлэх ухааны танин мэдхүүн сувгийг ч юм уу урлаг соёлын иймэрхүү нэвтрүүлгийг авч явна гэдэг маань арт талдаа маш олон хүний хүч хөдөлмөрөөс бүрдсэн их хэцүү зам байдаг. Тэгэхээр энэ замыг маань хуваалцаад хамтдаа энэ замаар алхаад монголчуудын ирээдүйн соён гэгэрэл гэдэг зүйлд тус болж байгаа алтан гишүүдтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр алтан гишүүд гэдэг маань нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр үнэлээд 100 мянган төгрөгийг байршуулсан тусгай Facebook группт бид нартай лайваар харьцдаг тийм бидний хүндэт гишүүдийг хэлж байгаа. Мөн удахгүй 4 сарын 29-нд Одмондөр шинжлэх ухааны танин мэдхүн сувг маань алтан гишүүдийн ачаар 2 дахь жилээ ингээд угтах гэж байна. Тэгэхээр хэрхэн алтан гишүүн болох вэ? Хэрхэн Монголынхаа ирээдүйн боловсролд хувь нэмэр оруулах вэ гэхээр 100 мянган төгрөгийг Худлаа хөгжлийн банкны 94 тэг 40419 104
518 дугаарт шилжүүлээд гүйлгээний утга дээр өөрийнхөө нэр, овог, утасны дугаар, Facebook нэрт нь бичээд явуулах юм шүү. Facebook нэр болон утасны дугаарыг заавалжгүй гүйлгээнийхээ утган дээр бичээрэй. Бид нар эргүүлээд та бүхэндээ утсаар болон Facebook-оор холбогдоод алтан гишүүдийнхээ группт оруулах болно. Тэгээд одоо байгаа алтан гишүүдтэй мөн ялангуяа лайв үзэж байгаа алтан гишүүдтэй хайртай шүү. Маш их баярлалаа. За ингээд тэгэхээр бид нар баримлыг бодоод үзэх юм бол ер нь эртний грекийн уран зураг харамсалтай нь бидэрт хадгалагдаж үлдээгүй. Маш олон дайн байсан. Бид нар түүхийн эцэг гэж мэддэг Герадот 6 наснда л хамгийн анх грек персийн дайн эхэлж байгаа гэдгийг сонсч тэр дунд байж исэн гэдэл эргүүлээд 56-т 55-т болцсон байхад нь тэр грек персийн дайн маань үргэлжилсээр байсан. Тэгэхээр энэ их дайны хөл дунд мөн дараагийн дундад зууны болон орчин үеийн маш олон улс төрийн тулаануудын дунд болохоор харамсалтай нь уран зураг гэх зүйл, барилга байшингийн хан туурганы зураг гэх зүйл бол маш ховор бараг байхгүй. Бид нар одоо грекчүүдийг уран зургийнхаа хувьд яаж хэрхэн зурдаг байсныг мэдэх боломжгүй. Энийг яг утга зохиолоос нь зарим нэг түүхэн тэмдэглэлээс нь бид нар мэдж байгаа. Жишээ нь саяны ярьсан гүн реализм гэдэг зүйл буюу реализм гэхээр бид нар бодит байгаа байдлыг харааныхаа түвшнэр хүртэж аваад яг тэр харааныхаа түвшнэрээ л буулгана гэсэн үг. Бид нар өөрөөр хэлбэл бидний 5 мэдрэхүү хэрхэн яаж бодит байдлыг хүртэж байна. Тэр дундаа бид нар бодит байдлыг яг юугаараа илүү хүртэж байна тийм үү? Нүдэрээ илүү хүртэж байна. Уран зурагт буулгахад бол харааны хүртгүү илүү чухал. Тэгээ тийм учраас бид нар харааныхаа хүртгүүгээрээ хүртэж байгаа зүйлсээ ба мэдээж аслалтын хууль гэдэг ч юм уу одоо нэг хол байгаа зүйлийг бид нар харахтаа жижигрүүлж харж байгаа юм чинь жижигхэн байдлаар дүрслэнэ гэдэг ч юм уу. Одоо тиймэрхүү аслалтын хууль одоо энэ бол ер нь бол хүнийг хуурж байгаа асуудал шүү дээ. Нэг Ван Гог ч юм уу за ямар нэгэн зураач ингээд ялангуяа бодит реалист зураачид яг ингээд нэг өрөөг дүрсэлсэн байлаа гэж бодоход яг үнэ тэр чинь өрөө шиг том орон зай биш мөртлөө уран зураг харахаар бид нар өрөө л гэж хараад байдаг. Энэ иймэрхүү аргуудыг ашиглаж байгаа. Гэхдээ тэнд болохоор реализм гэхээрээ яг л бид нар яаж харааныхаа түвшнэр хардаг тэрүүн шигээ байх ёстой гэж байгаа зүйлтэй. Тэгэхээр иймэрхүү гүн реализм болохоор эртний грекийн урлагт байсан уран зурагт нь ялангуяа байсан тухай домгууд бол байдаг. Би урд нэг хэлжсэн 2 грек зураач маань хоорондоо өрсөлдөд тий нэг нь ингээд нэгнийх нь зурган дээр жимс зурцсан чинь шувуу хурж ирж идэх гэж тогшиж исэн бол хашаараа тогшиж исэн бол нөгөөгийнх нь зургийг болохоор за одоо хөшгөө аавал да тийм үү зургийг чинь үзмээр байна гэхэд яг үнэндээ хөшиг зурчихсан байсан гэд. Тэгэхээр энэс бид нар юу гэж дүгнж болох вэ гэхээр хэдий бидэрт тэр грекийн уран зураг үлдээгүйч гэсэн үнэхээр бодит байгаа зүйлийг бодитоор нь дүрсэлж чаддаг байжээ гэдгийг харж болно. Баримл бол өөр. Грекийн урлаг гэхээр бид нар яагаад дандаа баар сав болон баримлыг ярьдаг вэ гэхээр энэ хоёр материал маань удаан хугацааны туршид хадгалагдах нэг боломжтой. Керамик гэдэг нь өөрөө галт тэсвэртэй угаасаа галт шатааж иж хатуурж байгаа тийм эд материал учраас шорон дор орсон тохиолдолд соёлын олон давхаргуудын доор орсон тохиолдолд яг зурагтайгаа юутай этэйгээ хадгалагдах боломжтой. Гэхдээ уран зургийг бид нар тэр хэрэглээний баар савн дээр байсан зургуудаар 100% бол төсөөлж болохгүй. Гэхдээ азтай нь болохоор биднэрт баримл гэдэг зүйл бол үлдсэн байгаа юм тийм. За грекчүүдийн хамгийн алдартай саяны янда философуудыг хүнийг одоо шүтэх, хүний сайн чанаруудыг агваа гэж үзэх энэ шинж чанарууд бол уран баримлалт нь маш их агуулгдсан байдаг. Ер нь аристократ гэсэн үг байгаа шүү дээ тийм. Яагаад эртний грект аристократ хэмээх одоо улс төрийн удирдлагын хэлбэр бий болсон юм бэ. Кратия гэдэг нь эрх мэдэл гэсэн үг. Аристос гэдэг чинь болохоор хамгийн дээд, хамгийн сайн гэж байгаа. Тэгэхээр ерөөсөө л
хамгийн сайн, хамгийн дээд хүмүүс гэж байдаг. Тэр үлгэр жишээ хүмүүсийг хамгийн сайн гадаад болон дотоод шинж чанартай цуг уран баримл дээр дүрслэх ёстой гэж үзэжсэн байна. Милосын Венера гэдэг уран бүтээлийг манай эртний өмнөх 130-аас 100 оны хооронд бүтээгдсэн гэж үзэж байгаа. Уламжлалын хувьд бол энэ бол праксицл хэмээх алдартай уран баримлчийн одоо школ, дэг уламжлалаар бүтээгдсэн баримл. Яг одоо Луврын музейд хадгалагдчихж байгаа. Тэгэд яг олдсон түүх нь бол сонио энэ баримлын талаар ер нь дундад 100-д ч юм уу сэргэн мандалтын үед огт мэддэггүй байсан нь их сонио. Яагаад тэгэхээр ялангуяа сэргэн мандалтын үед маш олон меценатууд, урлагийг ивент тэтгэгч нар археологийн судалгаануудыг хийж эртний Грекийн олон баримлуудыг гаргаж авч ирж исэн байгаа. Гэтэл энэ Venus de Milo гэдэг энэ баримлыг бол ерөөсөө олоогүй байсан байгаа. Хизээ хойно 1820 оны 4 сарын 8-нд Эгийн тэнгисийн газрын зураг дээр харагдах бах Кикладын арлууд гэд олон жижигэн арлууд байгаа. Ер нь грек чинь тэр чигтээ ингээд олон жижигэн арлуудаас бүрдсэн, хоорондоо өрсөлдсөн, хоорондоо өөрсдөө тусдаа хот ус гэж бодож байгаа тийм соёл иргэншил байгаа шүү дээ. Тэгээ өнгөд 1820 онд тэр эртний Эгийн тэнгисийн Кикладын арлуудын нэг дээр Милос гэдэг арал байсан. Тэр аралд тариачин Йоргос Кентротос зүгээр л өөрийнх нь тариан талбайг одоо ингэж ухаж хурцдаж тариан талбайгаа бэлдэж хагаад баримлын хоёр хэсэг болсон байна. Дээдлийн хэсэг нь болохоор дээдлийн болон одоо яг цээжний хэсэг болон доод хэсэг нь салчсан байсан. Цээжний хэсэг нь нүцгэн, доотлынхын хэсгийн хувьд болохоор нэлээд ивхрэлтсэн юм даашинц бүхий даашинцтай юм хоёр хэсгийг олсон байна. Тэгэхээр 1820 он гэж бодъё. Хэдий энгийн грек тариачин энэ баримлыг олж байгаа ч гэсэн тэр үед бол Наполеон Бонапарт тэгээ түүнээс хойш ингээд нөгөө Европчууд маань Европын том улсууд тэр дундаа бас Оросын эзэнт гүрэн орно. Эдгээр маань ер нь музейн тухай ойлголттой болчихсон. Хаад ноёдууд нь удирдлагууд нь бүгдээрээ ийм урлагийн үн цэнийг мэдэрсэн байсан учраас эртний археологийн олдуруудыг өрсөлдөж хоорондоо авдаг байсан. Эртний Грекийн болон Египтийн археологийн олдурууд хаана явах мэдээж Египт Грект нь л байгаа шүү дээ. Тэгэхээр энд бас мөн Туркууд оролцож байгаа юм. Тэгэхээр Venus de Milo-г олоход болохоор Турк болон Туркуудээр дамжуулаад тээвэрлэлт нь бол хийлгэж байгаа. Тэгэнгүүтээ Франц, Оросын эзэнт гүрэн Оросууд хоорондоо ингэж байлцсан байгаа юм л да. Байлцсан гэдэг нь ер нь бол тэнцээ нэлээн одоо тэр үед ингэж бартерын солилцоо гэдэг шиг за би энэ баримлыг авчи. За тэгвэл энэ нэг эртний фараоны авсыг танад өгөө гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ийм археологийн олдруудаар хоорондоо солилцох. Эсвэл бүр төр засгаасаа, хаадуудаасаа мөнгө төгрөг авч, тусгай төсөв авч, алт мөнгөөр арилжах гэх мэтчлэн энд бол нэг тийм аимшигтай юм хурц 8-анууд явагддаг байсан маа. Тэгээд Venus de Milo-г бол аль хэдийн Орос руу явуулах гээд Туркууд ус онгоцондоо ачсан байсныг Францууд нэлийн харгас тийм 8-аг хийж хоорондоо ихэд өрсөлдөн байж одоо бид нар Луврын музейд байгааг нь харж байгаа юм л та. Ингээд үнэхээр гаргүй байсан уу? Тэгээ грекчүүд юм гаргүй юм хийчихсэн үү гэхээр бол мэдээж үгүй. Мэдээж энэ гар нь бол нөгөөлнийг дайны явцад нөгөөлнийг грекчүүдийг олон удаа шатаасан энэ явцад алга болсон байгаа юм. Гэтэл яг ингээд хараад үзэхэд сонирхолтой зүйл нь ер нь грекийн баримлууд гаргүй, хөлгүй тэр ч утгаа зөвхөн торс буюу зөвхөн их биеийн хэсэг байгаа хэрнээ яг нарийн хараад үзэх юм бол хизээч тэр зүй тогтол гэдэг зүйл нь алдагдаагүй байж байгаа юм. Venus de Milo-д хүмүүс за мэдээж энэ чинь грекчүүд анханаас нь ийм дутмаг юм хийхгүй. Тийм учраас гар хийж үзье гэж янз бүрийн гар хийж үзсэн байгаа юм л та. Маш олон ч удаа
саяхан сүүлд 2000 анзаачлаар оны санахгүй байна. Ямар ч сайгүй сүүлд $35 мянган нэгэн цуглуулагч Venus de Milo-гийн гарыг худалдаж авсан байгаа. Тэгээд гарна гэж бодоод тэгээд яг үнэн хувилбарыг нь луур руу явуулаад үзүүлтэл луурын мэрэгчлэлтнүүд хизээж ийм гартай байх боломжгүй гэж хариулт өгсөн байгаа. Venus de Milo дээр маш олон зураачид, сэргээн засварлагчид, археологчид гарыг нь дахин одоо ийм байсан байж магадгүй, ийм ч байсан байж магадгүй хэмээн гэд гарыг нь янз янзаар залгаж үтсэн байдаг юм. Гэтэл нэг үг гэдэг. Venus de Milo-д гар залгачаар л царай мотой олчихдаг гэдэг. Тэгэхээр нэрээ үнэхээр сэргийн засварласан юм хувилбаруудыг ийм байж болзошгүй гэсэн хувилбаруудыг харах юм бол бид нар хизээж тэр эртний грекийн баримлчдын олсон зүй тогтлыг олж чаддаггүй нэг тийм хэцүү даалгавар байгаа. Одоо магадгүй ирээдүйд Venus de Milo-гийн гарыг яг ийм байсан гэдгийг зөвөр сэргийн засварлах зураачд ч юм уу гарч магадгүй мөн бас хиймэл оюун ухаанаар ч гэсэн Venus de Milo-гийн гарыг янз янзаар ингэж орлуулж үзэх оролдлогуудыг бол бүтээлчд маань бас хийж байгаа. Тэгвэл энэ баримлын хувьд яагаад гаргүй хэрнээ үзэсгэлэнтэй харагдаад байгаа вэ? Бид нар сайхан эмэгтэй гэж хинбэ гэдэг нэвтрүүлэг дээр ярьж исэн. Ер нь грекчүүдийн сайхан эмэгтэй одоо бүсэлхий, хөх, нүд хоорондын зай, хамарны одоо өндрийн зай гэдэг ч юм уу энэ бүхэн ингээд сантиметраар хуваарлагдсан тодорхой идеалууд бол байсан. Гэхдээ грекийн баримлын гол гаргүй хүлгүй хэрнээ үзэсгэлэнтэй байлгаад байдаг зүйл нь болохоор ерөөсөө л хүний дотоод мөн чанар болон хүний гадаад мөн чанар хоёрын зүй тогтлыг хоорондын гармон гэж ярьдаг хоорондын нэг юм том зохицлыг олсон. Жишээ нь Venus de Milo-гийн яг энэ баримл дээр гаргаж ирж байгаа сүнс нь энэ гантик чулуунаас нь огт зөрөөгүй л гэсэн үг. Тэгэхээр энийг мэдээж хардаг болохын тулд одоо бодож байгаа хальтаа урлагслаач амин өстэй сүнс гэж яриад бүр төөрөд явчихлаа шүү гэд. Гэтэ үнэхээр энийг гаргаж ирж чаддаг болохын тулд бид нар маш олон баримлыг үзэж маш олон соёл иргэншлүүдийг хооронд нь харьцуулснаар грекчүүд үнэхээр яг хүний нэг юм баатарлаг хүн болж төрсөндөө бахархаж байгаа хүн өөрийнхөө амьдралаар бахархаж байгаа тэр нэг юм сүнслэг мөн чанарыг бол харж сурах юм байгаа юм л да. За ингээд ер нь праксицлийн школ гэдэг тэр нэмж хэлэхэд бол праксицл маань өөрөө гитара фрина химих гитара буюу баян тансаг эрэгтэй хүмүүст өөрийнхөө оюун ухаан, дуу хуур, бүжиг, зугаа цэнгэлэр үйлчлдэг байсан мэрэгжилтэй эмэгтэй хүнийг дүрээ болгоод Афродита хэмэх гоо сайхны бурхныг хийсэн гэдгээр алтартай. Тэрийг бол Книд арлын Афродита гэд мөн өөр алтартай баримл байгаа. Тэгэхээр яг энэ праксицлаас авахуулаад калокагатия буюу дотоод ертөнц, гадаад ертөнц хоёр аль аль нь сайн бөгөөд сайхан байж иж нэгдэж энэ хүний амьдралын утга учирын мөн чанар нь гарч ирнэ хэмээн үзсэн байгаа юм. За мөн эртний грекийн баримлыг тэгэхээр бид нар үзэхдээ онлайн музейгээ ч юм уу эсвэл Европт очиод үзэх юм бол эхлээд домгуудыг нь мэдэх ёстой. За домгуудыг нь мэдчихлээ гэж бодоход магадгүй тэр сайхан биеха Зевсийн торс гэдэг ч юм уу, Хермесийн сүрж авахалаг байдал гэдэг ч юм уу, Поликлетийн бас баримлуудын одоо Дорифор буюу жад өргөгч гэдэг баримл байгаа. Тэр баримлуудаас бид нар зөвхөн биеийн гоо сайхныг хараад зогсохгүйгээр биеийн гоо сайхнаас нь гадна тэр дотор нь байгаа төгс хүн гэдэг ойлголтыг олж харахыг хичээх юм бол илүү бас үр дүнтэй маш гоё үзэж болох бах. За үүнд болохоор мэдээж
урлагийн түүх судлал маань тусалдаг. Тэгээд тийм учраас Аминагийн урлагийн ертөнцийн нэвтрүүлэгтэйгээ цаашдаа цуг байгаарай. Мөн энэ хагас санд буюу яг өнөөдөр орой 7 цагаас ардын зураач Чимд Доржгын хуучин урлан байсан Төв шуудангийн артлын Мортон Арт Галерей ресторанд Muse Night буюу эртний грекийн урлагийн охин тэнгэрүүдийн үдшийг охид бүсгүйчүүдийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хийж байгаа. Тэгэхээр энэ Muse Night гэдэг нь ямар арга хэмжээ болох вэ гэхээр нэг талаас маш зөөлхөн, нандин, дурсамж сэргээсэн, эмэгтэйлэг мэдрэмжийг сэргээсэн аятуу хууртай манай гэлэгээд доочин би бол өөрийнхөө зүгээс ер нь эмэгтэй хүний дотор ямар эртний грекийн бурхтын дөрүүд байдгийн Афина байдг юм уу, Афродита байдг юм уу, Хера байдг юм уу, тэр архетипуудаа хэрхэн тодорхойлох вэ? Тэр нь эргүүлээд 100 зууны урлагт хэрхэн орсон бэ гэдэг талаар мөн араас нь болохоор хэдүүлээ мэдээж доторх шулмаа гаргаж ирж болох DJ Luna-гийн маш тийм цоглог юм сеттэй цогц арга хэмжээг зохион байгуулж байгаа. Хүний суудлын тоо маш хязгаартай байна. Тэгээд та бүхэн маань яг одоо амжихаар бол мөн хүрээд ирж болно шүү. Үүдээс мөн такс нь худалдаалагдана. Төв шуудангийн артлын Мортон Арт Галерей ресторанд болох арга хэмжээ байгаа. Тэгээд бидэнтэй цогтой энэ баярын арга хэмжээг тэмдэглээрэй хэмээн хүсье. За ингээд өнөөдрийнхөө эртний грекийн урлагийн талаарх нэвтрүүлгийг бацаж зангидахтаа хэдүүлээ юуг ойлгох вэ гэхээр грекийн урлаг гэдэг бол ерөөсөө л хамгийн анх хүн өөрийгөө хэн бэ гэдэг асуултыг тавьсан урлаг. Сократ өөрийнхөө ураа үгээр өөрийгөө тань гэдэг үгийг сонгож авчихсан. Сократ өөрөө зохиогоогүй энэ үгийг. Сократаас өмнө 7 өтгөс мэргэн гэдэг тийм 7 философчд байсан. Эдгээр маш тийм энгийн үгнүүдийг хэлдэг байсны нэг нь болохоор өөрийгөө тань гэж. Тэрийг өөрийгөө тань хэмэх философийн үг маань мөн Аполлон бурхныг нарны болон дахин сэрэх, дахин амьдрах тэр амьдралыг бэлэгдэгч урлагийг ивент итгэгч алтан шаргал үст Аполлон бурхныг шүтдэг Дельфийн оракул буюу Дельфийн удган эмэгтэйчүүдийн тэр сүмийн үүдэнд мөн энэ үг бүтээгдсэн байдаг гэсэн мэн. Тэгэхээр сүмдээ орохдоо хүртэл өөрийгөө танин мэд гэдэг үгээр орж ийнэ гэхээр хүний үнцнийг, хүний оюун санааны үнцнийг ямар их ойлгосон байдаг вэ? Тийм ч учраас философи гэдэг үг маань философия буюу сэц мэргэнд дурлах гэдэг үг маань эртний грект үссэн байх. Энэ хүнд дурлж иж, хүний үнцнийг ойлгож иж ийм баримлууд гарч байгаа шүү гэдгээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бацаад дуусгая. Тэгээ дараагийн удаа цог байгаарай. Аминагийн урлагийн ертөнц нэвтрүүлэг маань од мөндөр шинжлэх ухаан танин мэдхүн суугаар та бүхэндээ хүрлээ. Бидний од мөндөр шинжлэх ухаан танин мэдхүн сууг од мөндөр YouTube болон 107 радио долгион 83.3 радио долгион болон NTV телевизээр та бүхэндээ хүрч байгаа шүү. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.